сайн байна уу? Баянзүрх төрийн төлөөлөл оролцож байгаа ганц ихэн Хотгон Эрдэнэ байна. За тэгээ миний хувьд гэх юм бол энэ хөтөлбөрт яагаад apply хийсэн бэ гэх юм бол би одоо хөвгүүд машинаар тоглоод охтууд барбаар тоглоод багаас эхэлдэг шүү дээ. Тэр шиг хөвгүүд яг энэ чиглэлээр IT чиглэлийн дэлхийн удирдах байгаа энэ чиглэлийг илүү сонирхоод эхэлдэг. Тэгээд үүгээрээ дамжуулаад одоо гендерийн харьцаа гарч эхэлдэг. Тэгээд би яг энэ чиглэлийг сонирхоод за тэгээд би их сургуульд орох юм бол яг ингээд энэ одоо гүнзгийрүүлэн судалсан байгаа сургуулийн хүүхдүүд тэгээд бас эрэгтэй ингээд сонирхож сурсан байгаа эрэгтэй хүүхдүүдтэй бас өрсөлдөн. Тэгэхээр надад бол бас тодорхой хэмжээний чадвар хэрэгтэй. Тийм учраас энэ хөтөлбөрт бүр маш их таалагдаад apply хийсэн. Тэгээд Баянзүрх дүүргээс төлөөлөө тэнцэж чадсан байгаа. Тэгээд энэ хөтөлбөртөө амжилттай хамрагдаад 2 сарын хугацаа өнгөрсөн байна. Өнөөдөр хаалтын үйл ажиллагаа болж байна. Тэгээд миний яг сурч авсан чадвар хүн хувь хүний талаасаа маш хэцүү сурч авсан. Тэгээд би одоо яг их сургууль ороод гүнзгийрэн судалсан тэр хүүхдүүдтэй өрсөлдөхөд анх угаасаа би тийм хүлээлттэй орж ирсэн учраас тэр үр дүндээ хүрч чадсан гэж бодож байгаа. Их сургуульд ороод ирээдүйд энэ чиглэлээр Монголынхаа төлөөлөл болон ажил гэдэгт итгэлтэй байна. Баярлалаа.